3-ын 2 зэрэг стэт тэнцүү байна. Энийг бид нэр логарифм 3 суурьтай хоёр гэж бичдэг. Өөрөөр хэлэх юм бол 3-ыг хэдэн дээр төшүүлэхээр 9 гарах вэ гэдэг илэрхийллийг нэр ингэж бичдэг гэсэн үг. Мэдээж 3-ыг 2 дээр төшүүлээд 9 гарч ирнэ. За ийм юмыг логарифм гэж. За эндээс бид нэр ийм том явууч болно гэсэн үг. А суурьтай А-гийн k зэрэг гэж байх юм бол энэ бол k-тай тэнцэнэ. Өөрөөр хэлэх юм бол А-г хэдэн зэрэг төшүүлэх юм бол А-гийн k зэрэг гарах вэ гэсэн үг. Мэдээж k зэрэг төшүүлж А-гийн k зэрэг гарч ирнэ. За жишээн дээр авч үзье. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр 2-ыг хэдэн зэрэг төшүүлэхээр 16 гарч ирэх вэ гэсэн үг. За нэг нь шууд чэжээр 4-гээ бичиж болно. Эсвэл 16 гэдэг бол 2-ын 4 зэрэг учраас 4 гарч ирнэ гэж бичсэн ч болно. Энэ хэдвэ гэх юм бол 125 бол 5-ын 3 зэрэг. Тэгэхээр энэ бол 3-тай тэнцүү байна гэсэн үг. За энэ дээр нэг тэмдэглэгээ авч үзье. Логарифм 10 суурьтай 100 гэж байх юм бол энэ бол 10-ыг хэдэн зэрэг төшөөлөл 100 гарах вэ гэсэн үг. За энийг бол 2 гэдгийг бүгдөө мэдж байгаа. 2-тай тэнцүү. Шинжлэх ухаанд 10 суурьтай логарифмыг маш их ашигладаг учраас энийгээ бид нэр LG 100 гэж бичиж байна. Хэрвээ суурьтанд ямар нэгэн тоо байхгүй байвал тэрийг 10 суурьтай логарифм гэж ойлгох нэ. Энэ бол мэдээж 2-тай тэнцүү гэсэн. Яг үүнтэй адилханаар И суурьтай логарифм маш их ашиглагдана. И-ийн 4 зэрэг гэж байх юм бол энэ мэдээж 4-тэй тэнцүү. За энийг мөн адилхан шинжлэх ухаанд маш их ашигладаг учраас ln гэж товчилдог. ln-ээр бичсэн байх юм бол И суурьтай логарифм байна гэж ойлгоно. Энэ бол 4-тэй тэнцэнэ.